Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдөр бүгдээрээ 5-аар үржүүлэх баттгал хичээлийг үзэх болно. Үржүүлэх үйлдэлийг хэрхэн бичиж хийж байснаа эргэн санацгаая. Багцын тоо 1-ээр нэмэгдэхэд үржүүр нь 5-5-аар өсөж байгааг бид туршиж мэдсэн шүү дээ. Үүнийг ойлгосон байхад үржүүлэхийн хүрдийг тогтоох нь тийм ч хэцүү биш ээ. Тэгвэл 1-р хийнэнд байгаа улаан дэвсгэртэй тоонууд юуг илэрхийлж байна вэ? Зүйтэй. 2 тоо багцыг илэрхийлж байна. Ногоон дэвсгэр дээр байгаа үржүүлэх тэмдгийн ард байгаа энэ тоонууд юуг илэрхийлж байна вэ? Зүйтэй. Багц дахь юмсын тоо. 2 багц тус бүрт 5 зүйл байгаа бол цэнхэр дэвсгэр дээр байгаа 10 нь юуг илэрхийлэх вэ? Нийт юмсын тоог илэрхийлнэ. Үүнийг маш сайн ойлгож тогтоож авсан бол үржүүлэх үйлдэлийг үүсгэхэд ямар ч төвөггүй. Харин 2-ыг үржүүлэх нь 5 тэнцүү 10 гэсэн энэ үржүүлэх үйлдэлийн хувьд 2 гэдэг тоо ямар үүрэгтэй вэ? Үржигдэхүүн. Тэгвэл 5 нь 2 дугаар үржигдэхүүн болдог. Харин үржүүлээд гарсан хариуг бид үржүүр гэдэг шүү дээ. Дараа. Хүүхдүүдээ дэлгэц дээрх зургийг сайн ажиглаарай. Хүүхдүүд юу хийсэн байна вэ? Зүйтэй. Хүүхдүүд гарынхаа алгаар зураг зурсан байна. Энэ нь тэдэд маш сонирхолтой байдаг. Тэгвэл нэг гарын 5 хуруугаа бүтэн будсан учраас 5 хурууны тоогоор 5 шог багцлан тэмдэглэе. Тэгвэл 2 дахь гар нь мөн 5. 2 дахь зургийг ажиглаарай. Хэдэн гар байна вэ? 1, 2, 3, 4, 5. Тэгвэл 5 гарын тоогоор 5 багц шоо өрөх хэрэгтэй болох нэ. За сайн ажиглаарай. Бүгд адилхан байгаа биз? 3 дахь зургийг бүгдээрээ ажиглацгаая. Хэдэн гар байна вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7. Тэгвэл 7 гарынхаа бүх хуруунуудыг тэгш будсан учраас 5-5-аар нь багцлан шоогоор төлөөлүүлье. 3 багц шоо, 4, 5, 6, 7 багц шоо. Шоо бүр 5 легоноос бүтнэ. За. Энэ тохиолдолд гар нь багцыг илэрхийлж байна. Харин хуруунууд нь багц дахь юмсын тоог илэрхийлж байна. Үүнийг үржүүлэх үйлдэлээр бичвэл 2 гаранд 5 хуруу байгаа учраас 2-ыг үржүүлэх нь 5 тэнцүү 10 гэж тэмдэглэнэ. 2 дахь зургийг үржүүлэх үйлдэлээр илэрхийлээрэй. Багцын тоо хэд вэ? 5. Багц дахь юмсын тоо нь 5. Тэгэхээр бид 5-ыг үржүүлэх нь 5 гэж тэмдэглээд нийтдээ 25 байгааг харж болно. Тэгвэл 3 дахь гарыг
3 дахь зургийг бүгдээрээ ажиглаж тэмдэглэе. Багцын тоо нь 7. Нэг багцад байгаа хурууны тоо 5. Тийм болохоор үржүүлэх үйлдэлээр илэрхийлвэл 7-г үржүүлэх нь 5 тэнцүү 25 болно. За, зураг зурсан гарын тоо улам нэмэгдлээ шүү. Хэдэн гар байгааг бүгдээрээ хамтдаа тооцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Найман гар дах 5 хуруугаа бүтэн бутсан байна. Тэгвэл яаж тэмдэглэх вүлээ? Би дан хийгээрэй. 8 гар тус бүрийг 8 багц шоогоор тэмдэглэлээ. Тэгвэл үүнийг үржүүлэх үйлдэлээр хэрхэн тэмдэглэх вэ? Бичээрэй хүүхдүүдээ. Дараагийн зургийг ажиглая. Байрал нь нэг игнэнд биш, тойрч байрласан байна. Гэхдээ үүнийг тоолж болно шүү дээ. Нартай ягаан гарнаас эхлэе. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Энд 10 багц байна. Тийм учраас 10 гарыг төлөөлүүлээд 10 багц шоо өрлөө. Одоо бүгдээрээ үржүүлэх үйлдэлээр тэмдэглэж чадна. Бичээрэй хүүхдүүдээ. Дээрх зургаа 8-ыг үржүүлэх нь 5 тэнцүү 40 гэж тэмдэглэсэн биз дээ. Зөв байна. Харин дараагийн зургаа 10-ыг үржүүлэх нь 5 гэж тэмдэглээд 50 гаргасан бол маш зөв ботсон байна. Хүүхдүүдээ, энэ юуны тухай зураг вэ? Зүйтэй. Энэ бол сургуулийн автобус. Тэгвэл сургуулийн автобустай холбоотой нэгэн бодлогыг бүгдээрээ сонсцгоё. Сургуулийн автобусанд 8 буудал бүрээс 5 сурагч суудаг. Сургуулийн автобусаар хэдэн сурагч үйлчлүүлдэг вэ? Анхааралтай уншаарай. Сургуулийн автобусанд 8 буудал бүрээс 5 сурагч суудаг. Сургуулийн автобусаар хэдэн сурагч үйлчлүүлдэг вэ? Бүгдээрээ замаа тоон шулуунаар тэмдэглэлээ. Бидний хүрэх газар сургууль учраас сургуулийн хэсгээ 5 хошуугаар тэмдэглэлээ. Сургууль хүртлээ 8 буудал явдаг учраас 8 дугуй дүрсээр буудал бүрийг тэмдэглэе. Харин буудал бүрээс 5 сурагч суудаг учраас буудалтынхаа тэмдэглэгээн дээр 5 гэж бичлээ. Хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 буудал бүрээс 5 сурагч суудаг.
буудал бүрээр дайрч энэ хүүхдүүдийг авдаг байх нь. Тэгвэл бүгдээрээ үнийг юу гэж ойлгох вэ? Багцын тоо нь юу вэ? Багцад байгаа юмсын тоог аль тоо нь илэрхийлж байна вэ? Зүйтэй, багцын тоо нь буудал юм байна. Харин багцад байгаа юмсын тоо нь буудал бүрээ суух сурагчид юм байна. Тэгвэл бодлогын асуултанд хариулахын тулд бид ямар үйлдэл хийх вэ? Намыг 5-аар үржүүлнэ. Тэгвэл сургуулийн автобусаар 40 хүүхдүүдээ самбарт хэдэн хүүхэд байгаа бол? Зүйтэй, маш олон хүүхэд байна. Тэгвэл бодлогоо бүгдээрээ уншицгаая. Бүжинхэн бүлгийн жаалуудыг багш нь 5-5-аар 4 баг болгон тоглоулав. Бүжинхэн бүлэг хэдэн хүүхэдтэй вэ? Бид бүжинхэн бүлгийн нийт хүүхдийн тоог олох ёстой юм байна. Хүүхдүүдээ бүгдээрээ 5-5-аар нь 4 баг болгоцгоё. Яг тарлаа шүү. Тэгвэл 5 хүүхдээ 5 нүд бүхий шогоор тэмдэглэцгээе. 2 дугаар баг, 3 дугаар баг, 4 дугаар баг. Энэ тохиолдолд бид 4-ийг үржих нь 5 тэнцүү 20 гэж бичиж тэмдэглэнэ. Анхааралтай хараарай хүүхдүүдээ. Энд 4 гэдэг тоо юуг илэрхийлж байна вэ? Багийн тоог илэрхийлж байна. 5 гэдэг нь нэг багт хуваарлагдсан хүүхдийн тоог илэрхийлж байна. Харин 20 нь нийт хүүхдийн тоог илэрхийлсэн байна. Хүүхдүүдээ та нар сагс тоглох дуртай юу? Тэгвэл сагсан бөмбөг тоглодог 2 хүүхдийн тухай бодлого уншицгаая. Оргил цэцэн 2 шийдэнд бөмбөгт шидэж оруулах бүртээ 5 оноо авна. Хэрэв оргил 6 удаа, цэцэн 4 удаа бөмбөгөө шийдэнд оруулсан бол хэн нь хэдэн оноо авч хоцсон бэ? Бодлогоо төвлөрч сайн ойлгож уншаарай. Одоо бүгдээрээ оргилийн мөн цэцэнгийн шийдэнд оруулсан бөмбөгийг хэрчмээр тэмдэглэцгээе. Харалтай ажиглаарай хүүхдүүдээ. Оргилийн шидсэн оргилийн шидэж оруулсан бөмбөгийг багш нь 6 хэсэгтээ хичмээр. Харин цэцэнгийн оруулсан бөмбөгийн тоог 4 хэсэг бүхий хэрчмээр тэмдэглэсэн байна.
нэг удаа оруулсан бөмбөгийг 5 оноогоор дүгнэнэ гэж тохиролцсон учраас хэсэг тус бүрд 5-ын тоо тэмдэглэх юм байна. Ингээд оргил 5 оноотой 6 шидэлт цэцэн 5 оноо бүхий 4 шидэлттэй болсон байгааг ажиглаж болно. Харин үүнийг бичгээр тэмдэглэвэл 6 5 нь 30 тэнцүү 4 5 нь 20 оноо цэцэн гих. Ингээд оргил 30 оноо цэцэн 20 оноо авсан учраас хэн нь хоцсон болохыг жишиж тэмдэглэж болно. Бодлогоо сайн ойлгож аваарай. Самбарт байгаа 6 төрсийг сайтар ажиглаарай. Тэдэнд ямар ижил шинж байна вэ? Зүйтэй. 6 дүрсийн талуудын урт нь 5 см гэж өгснөөрөө ижилхэн байна. Тэгвэл дүрс бүрийн талууд нь хоорондоо ижил урттай түүгээрээ адилхан гэдэг нь харагдаж байна. Гурвалжин 3 талтай. Тал бүр нь 5 см гэж ойлгоно. Ногоон өнцгтэй 5 өнцгтэйг ажиглаарай. 5 талтай байна. Нэг, 2, 3, 4, 5. Нэг талын урт нь 5 см. Тэгвэл эргэн тойрондоо 5 5 5 5 байх нэ дээ. Тэгвэл эргэн тойрны уртын хэмжээг яаж олох вэ хүүхдүүд ээ? Таван талын тоог уртын хэмжээ болох 5 см-ээр үржүүлвэл эргэн тойрны хэмжээ нь 25 см болж гарлаа. Тэгвэл бусад дүрсүүдийн эргэн тойрны уртын хэмжээг хялбар аргаар олоорой. Боцноо тулгаарай. Гурвалжны эргэн тойрны уртын хэмжээ 15 см. Ромбын эргэн тойрны уртын хэмжээ 20 см. Квадратын эргэн тойрны уртын хэмжээ мөн 20 см. Зөв 6 өнцөгтийн эргэн тойрны уртын хэмжээ 30 см болсон байна. Харин 5 хушууг та нар яаж тооцоолж уртыг нь хэмжсэн бэ? Бүгдээрээ хэдэн талтайг тоолъё? 1,
2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 5 хошуу 10 талтай юм байна шүү дээ. Тийм болохоор дүрсийн эргэн тойрны уртын хэмжээг олохдоо 10-ыг үржих нь 5 см, тэнцүү 50 см гэж олох нэ. Ингэж олсон бол хүүхдүүдээ баяр хүргэе. Эргэн тойрны уртын хэмжээг олон дахин нэмж олохын оронд үржүүлэх үйлдэлээр олж болдог юм байна шүү дээ. Харин уртын хэмжээг сантиметрээр илэрхийлсэн учраас заавал хэмжигдэхүүний нэр болох сантиметр гэсэн товчсон тэмдэглэгийг хийж байгаарай. Бүжин ямар тоон дээр очисон бэ? Дараалаар нь бичээрэй. Охин гэрийн даалгавраа бүгдийг нь бодсон гэж багштаа үзүүлтэл багш нь чи даалгавруудаа бүгдийг нь бодсон нь сайн хэрэг. Гэхдээ 3 алдаагаа засвал бүгд зөв болно доо гэж хэлжээ. Хүүхдүүдээ охин ямар тоонуудыг буруу атсан байна вэ? Шалгаарай. Алдааг илрүүлээд яаж засахыг дэвтэртээ бичээрэй. Одоо хэрхэн заснаа бүгдээрээ харцгаая. Зүйтэй 5 ба 6-гийн үржүүр 35 гэдэг нь буруу байна. Хэд байх ёстой вэ? Засаж бичсэн үү? Мөн 5 ба 4-ийн үржүүр 9 гэдэг нь буруу байна. Охин юун дээр алдсан юм бол? Зүйтэй 5 ба 4-ийн нийлбэр 9 байдгийг үржүүлээд 9 байдаг гэж андуурсан байна. Дараагийн алдаатай тоон хаана байгаа юм бол? Зүйтэй 5 ба 5-ийн үржүүр нь 5 ба 5-ийн нийлбэртэй тэнцүү гэдэг нь алдаатай байна. Тэгвэл энэ 3 тоог зөв болгож бичээрэй. Хичээлээ анхааран суралцж байгаад баяр хүргэе. Хүүхдүүдээ бодлого бүрийн тавилууд өөр бичиж тэмдэглэх аргуудыг олон янзаар хийж болохыг бид үзлээ. Та нартай амжилт хүсье. Баяртай.